бүтээлчийг багцлах бас үнэхээр хийлээ. Тэгэхээр энэ нь бол энэ нийтийн номын сангийн үйлчлэгээ ЮНЕСКО-ийн хэлтгээр бол одоо тухайн орон нутгийн иргэдэн номын сандаа одоо очиход хувийн машинаар одоо 15 минутын хугацаанд одоо ийм стандарт шаардлага байдаг. Одоо жишээлбэл энэ маань одоо манай улаанбаатар шиг ийм хэмжээний хүчний одоо ийм стандарт юм байна. Тэгэхээр 1910-аад оны үед Нью-Йорк хотод бол тэгээд одоо оршин сууж байгаа орны хэдийн иргэд бол ирж очихтой гэж байна. 10 минутын хугацаанд номын сандаа очоод ирдэг ийм байх юм бол номын сангийн одоо үйлчлэгийн бүтээмж илүү одоо тэгштэй байна гэсэн ийм заалтууд бас орж хичээлээ. За тэгэхээр нийтийн параграфик ойлголт нь одоо хэнийг ч барьдуулахгүй гэж ямар нэгэн өрсөлдөөгүй гэж бүрдэх үйлчлэгийг хэлдэг юм байна. За тэгэхээр энэ нийтийн параграф үндсэн хоёр шинж дээр гэж байна. Барьдуулахгүйгээр хэнийг ч барьдуулахгүй мөн өрсөлдөөгүй гэдэг. За энэ ойлголтын бүрээг баталсан нэг заал манай номын сангийн тухай хууль дээр бол байдаг. За тэр нь бол одоо номын сангийн нийтийн номын сан бол бүх нийтийг одоо нас үс шишин шүтлээд хангацхгүйгээр үйлчлэнэ гэсэн юм заал гэж. За тэгэхээр энэ бол одоо нэгдүгээр шинж буюу дуулахгүйгээр. За мөн өрсөлдөөгүйгээр гэж. За тэгэхээр нийтийн номын сангуудыг бол хөвчлөхгүй гэсэн иймэрхүү заалтууд бол байж байгаа. За ингээд бол ингээд үзэхээр нийтийн барааны нэг хэсэгт бол номын сангийн үйлчлэг маань хамрагддаг юм байна. Нийтийн барааг бол зөвхөн төрөөс үзүүлдэг ийм ажил үйлчлэг байж байгаа. За энэ номын сангийн хуулийн заалт маань орж ирж байна. За тэгээд номын сангийн тухай эрх зүйн баримтууд. За тэгэхээр 96 оноос тэгээд 2014 оны хүртэл одоо эдгээр баримт бичгүүд бол гарсан. Энийг та бүхэн дөрөвчийн танилцуулт одоо ингээд бол харсан байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн түвшинд бид нэр яг номын сангийн үйл ажиллагаагаа ямар түвшинд үнэлж хэмжүүрээр хэмжиж байгаа юм бэ гэдэг. За тэгэхээр өнөөдрийн одоо статистикийн баримтууд бид бүхэн жил болгон хийдэг эдгээр баримтуудад одоо номын сангийн тоо, тухайн аймаг орон нутгийн номын сангийн тоо, за номын сангийн одоо суудал, ном олголт, номын тоо, фондын санхүүгийн тоо уншигч эксперт одоо ийм тодорхой хэдэн зүйлээр одоо хэмжүүрээр хийгээд за индикатор гэж яриад бас ийм индикатораар одоо үйл ажиллагаагаа хэмжээд явж байна. За тэгэхээр Монгол улсын хэмжээ нийтийн номын сангуудын хүртээмж ямар түвшинд байгаа одоо энэ дэлгэцэн дээр бас харж болохоор байна. За тэгэхээр одоо Төв аймагт байгаа энэ статистикууд харагдчихэв. За Бовсур брэнд бол 3 нийтийн номын сан байж байгаа жишээ. За хамгийн олон номын сан бол Төв аймагт байна гэдэг. За энэ дээрээс суурлаад ингээд уншигчдын маань 1000 хүн ам тутамд хүрж байгаа үйлчлэгийн бүтээмжийг үзэхээр уншигчдаа ингээд үзэхээр бол одоо Бовсур брэнд хамгийн бага буюу 3 нийтийн номын сантай яг нь одоо тухайн орон нутгийнхаа иргэдийн ихэнх хэсгийг бол уншигчаар бүртгүүлээд ажиллаж байгаа хэмжлэгийн бүтээмжийн зарим нэг статистикууд бол одоо ингээд харагдаж байна. За уншигчдын бүтээмж асуудал. За номын сангийн бүтээмж гэж. За 1000 хүн тутамд оногдох одоо номын сангийн бүтээмж. Энэ дээр бол ерөнхийдөө аймаг орон нутгуудын статистикууд харагдаж байгаа. За жишээлбэл бол одоо Төв аймаг 1000 хүн тутамд одоо 7 нийтийн номын сан ногдож байна. Гэх мэтлэгийн ийм асуудлууд бол 2019 оны байдлаар бол гарсан байж байна. За тэгээд эдгээрээс гадна одоо өөр ямар бас тийм хэмжүүр жишг байна вэ гэдэг. За энэ дээр харагдаж байгаа нийтийн номын сангийн үйлчлэгийн хүрээ мэргэжлийн албан тушаал орон дооны жишг гэдэг. За сумын түвшинд одоо уншигч хэдийг одоо бүртгэсэн байвал хангалттай гэж үзье. Аймаг дүүргийн хэмжээнд одоо хэд байвал хангалттай гэж үзье те. Нийслэлийн хэмжээ, за үндсэн номын сангийн хэмжээ
гэх мэтлэнгээр одоо ингээд уншиж ном олоход оронтой бол ингээд тодорхой хэмжээгээр зааж өгсөн байж байгаа. За тэгээ яг одоо жишээлбэл бол бид бүхэн энэ хүү заалтын дагуу нийслэл хотрын номын сан гэж жишээ аваад үзэхээр бид бүхэн бол одоо 7500 уншигч байгаа бол бүртгээд за эдгээр харагдж байгаа тэр тэгэхээр энэ